Hello Show. Эрхэм томыг өргөж байна. Сайн байна уу захирлаа? За сайн байна. Эрхэм үзэгчдээ ингээд манай анхны сайн байна уу захирлаа нэвтрүүлгийн анхны зочноор Монгол Базальт хувьцат компани төлөөлөн удирдах зөвлөлийн захирал Ариун бол захирал маань оролцож байна. Өнөөдөр Тэнгэр ангаа сайхан намрын налгар нарын сайхан өдөр байна. Ингээ хоёлаа нэвтрүүлгийнхаа сэдвээр оръё. Сүүлийн үед тренд болоод байгаа удирдлагын төвшингийн бодлого стратеги ирээдүйд танай байгууллагын удирдах түвшний менежмент стратегийн бодлого дээр таны байр суурь маш их чухал. За энэ талаар яриагаа хэлье. Жижигч вэ, томч вэ? Тэгээ ерөн бол яг альва компани хөгжил дэвших бол өөрийн стратеги төлөвлөгөөтэй байдаг. Тийм учраас тухайн компани хийж байгаа үйл ажиллагааны хөгжил бол тухайн бизнесийн насжилт бусад шинжилгээ ухаанд суурилагдсан технологи инновацийг нэвтрүүлэх суур чадамжууд их чухал. Тийм учраас аливаа бизнесийг анханаас нь төлөвлөхдөө энэ хөгжлийнхаа концепцүүдийг алсыг харж зөвлөж хийгсэн үр дүнд бидний өнөөдрийн хүрж байгаа зах зээл дээр хөрвөх чадвартай байх, технологийн шинжилэл, инновацийг нэвтрүүлэх чадамж байх гэдэг олон зүйлүүдийг бол бид бол төлөвлөж хийж ингээд 20 жил энэ зах зээл дээр ажиллаж байна. Мэдээж хэрэг альва компани хөгжлийн том шат бол нээлттэй хувьцат компани болох бол үнэхээр том зорилго. Бид бол сүүлийн 10 жил гэж хэлж болно. Сүүлийн 3 жил маш идэвхтэй ажилласан. Энэ бол компани хөгжлийн нэг том шат. Тэгээ олон нийтийн компани болно гэдэг бол компани хөгжлийн шатаас гадна удирдлагын том бүтцийн хөгжлийн бас нэг үе шат. Мөн бусдын бизнестэй өөрийнхөө компани хөгжлийг зөв шатанд навиж том боломж. Тийм учраас бол ил тод байх, засаглал сайн байх гэдэг манай энгийн шаардлагуудаас гадна тэр шаардлагыг хийж чадах чадамжтай оюуны болон сэтгэл зүйн тийм бэлэн байдалтай удирдлагын баг байх чухал. Тийм учраас бид нар стратеги бол Төв Азийн зах зээл дээр бол том тоглогч. Зүгээр нэг тоглогч биш, өндөр технологийн тоглогч байх юм зорилт тавьж ажиллаж байгаа. За энэ бүгдийг чард хүн гэдэг хамгийн том фактор байна. Тийм учраас бол ажилчдаас ахуулаад инженер техникийн ажилчдыг энэ том зорилтыг биелүүлэх энэ Төв Азийн зах зээл дээр тоглох юм чадамжтай ажиллах багтаа байх, инженер техникийн ажилтнтай байх, энэ даалгаврыг биелүүлэх хамтрагч гадаад дотоодын шинжилгээ ухааны байгууллагууд, дотоодын шинжилгээ ухааны технологийн их сургуулиуд, тэгээ мэдээж хэрэг тасралтгүй хөгжил дэвшлиг бий болгох болсон хүчин, сургалтын бааз энэ олон бүх юмнуудыг бол бүрдүүлэх нь бол компани удирдлага зорилт хоёрыг биелүүлэх үндсэн суурилтай. Тийм учраас бид бол энийг 20 жил тасралтгүй хийсний үр дүнд өнөөдөр бол Төв Азийн зах зээл дээр бол боломжийн тоглогч болох юм суурийг бэлдэж энийг бол өөрийнхөө компани стратеги хөгжлийн дараагийн шат гэж харж ажиллаж байна тийм. Баярлалаа. Таны бодлоор удирдах ажилтны удирдах чиглэл бодлого Монголынхаа ажилчид хөдөлмөрчдийнхаа дунд авч явах таны арга барил хувийн талаас юм байх үү? Мэдээж хэрэг том утгаараа бол хийж байгаа ажилдаа бол заавалчгүй шинжилгээ ухааны хандлагатай байх хэрэгтэй. Энэ бол альва технологийн бизнес хийж байгаа арга барилын хамгийн суур арга барил бол хийж байгаа ажилдаа шинжилгээ ухааны хандлагатай байх. Хоёрдугаар мэдээж хэрэг удирдна гэдэг бол хүмүүстэйгээ ажиллах нэр. Тийм бол хүмүүстэйгээ найз шиг нь байж чадах хэрэгтэй, аав шиг нь байж чадах хэрэгтэй, багш шиг нь байж чадах хэрэгтэй, нөхөр нь байж сурах хэрэгтэй. Тийм учраас сургаж хүмүүжүүлэхэд нь багш шиг байх хэрэгтэй, зовлон тохиолдсон үед нь аав шиг нь байх хэрэгтэй, баярлж зангиж авах үед найз шиг нь байх хэрэгтэй тийм. Энэ бол энгийн хүмүүстэй шударга харьцахын хамгийн суур үзүүлэлт. Мэдээж хэрэг хариуцлага сахилах батыг нэхэж шаарддаг байх хэрэгтэй. Тийм хэмжээний сахилах батыг биелүүлэхэд бол зарим үед цэргийн дарга шиг байх хэрэгтэй байхгүй юу?
Сүүлийн үед одоо захирлууд гадаад харилцаагаа их хөгжүүлдэг болсон байна. Гадаад харилцааны хамтын ажиллагааг өргөжүүлдэг болсон байна. Өргөн дэлгэр болсон байна. Энэ тал дээр таны баримталж байгаа зарчим. Жишээ нь одоо манай энэ бүтээгдэхүүн маань одоо Японд гаргаж байна гэж байна. Дэлхийн хэд хэдэн улсууд руу гаргаж байна гэж байна. Тэгэхээр таны яг хувийн бодол одоо ер нь энэ цаашдаа ер нь яана гэсэн бодолтой байдаг. Тэгээ ер нь бол гадаад харилцаа бол бизнесийн арга барилаас гадна бизнесийн хийж байгаа үйл ажиллагаатай их чухал. Тэгэхээр бид нар нэгэн шинжлэх ухаантай бизнесээ холбож байгаа юм бол дэлхийн даяарч байгаа хөгжил дэвшлээс зулгааж тэрийг ойлгохын тулд гадаад харилцаатай байх хэрэгтэй. Гадаад харилцаа гэдэг бол зөвхөн бараа бүтээгдэхүүн гадаа экспортлох хэлэхгүй. Жишээлбэл бид одоо сүүлийн 20 жил бол манай чиглэлийн одоо бүх гадаад дотоодын конференц хурлуудад идэвхтэй оролцох, энэ төрлийн үзэсгэлэнгүүдэд идэвхтэй оролцох, энэ төрлийн эрдэмтэн судлаачдыг урьж авч үйлдвэр дээрээ судалгаа шинжилгээ хийлгэх, өөрийнхөө бүтээгдэхүүний дээж бусад одоо түүхэн эдүүдээ гадаадын үйлдвэрүүд дээр аваачид туршилт тохируулаг, туршилтын үйлдвэрлэл явуулах, өндөр зэрэглэлийн энэ төрлийн үйлдвэрүүдтэй найз нөхөд хамтын ажиллагаагаа хөгжүүлэх. Энэ болгон чинь бол одоо компани хөгжил дэвшил төрцмаа тодорхой одоо гадаадад ажиллахын суурь болж байна. Тийм учраас гадаадын технологийн үйлдвэрийн инновацийг нэвтрүүлэхийн тулд бас л гадаад харилцаагаа хөгжүүлэх хэрэгтэй. Тийм учраас бид одоо сүүлийн 10 жил одоо Японы өндөр зэрэглэлийн инженерүүдийг 3 жилээр авчирч ажиллуулж байна. Оросын одоо сайн инженерүүдийг бид нэр авчирч 6 сараас жил 6 сар гэрээгээр ажиллуулж байна. Би хүртэл одоо төгссөн өөрийнхөө Уралын политехникийн зээл сургуультай сүүлийн 3 жил хамтарч ажиллаж байна. Саяхан бид нар 8 сард очоод зарим нэг одоо шинжлэх ухааны судалгаа шинжилгээний сорилуудыг хамтарч хэрэгжүүлээ гэдэг өөрийнхөө төгссөн факультеттэй гэрээ байгууллаа. Энэний үр дүнд одоо сарын өмнө манай одоо надад хайлах технологийн хичээл зааж исэн багш маань залуу инженертэй ярьж манай үйлдвэр дээр 10 хоног ажиллаж энэ жилийн одоо дараагийн том технологийн модернизац хийхэд шинжлэх ухааны практикийн одоо нэлээд том одоо суурь судалгаа тооцоонуудыг хийж өгөхөр боллоо. Энэ болгоны чи эцсийн үр дүнд бүтээгдэхүүний чанар стандарт сайжирна, өрсөлдөх чадвар сайжирна, дэлхийн төвшөнд, Азийн төвшөнд экспортлох стандартуудынхаа шаардлагыг хангаж эхэлнэ. Энэ болгон чинь гадаад зах зээл гарах, нэвтрэх, алхмууд, бэлтгэл ажлууд энэнийхээ үр дүн бол саяын үйл ажиллагаануудыг бол тасралтгүй эзний үр дүнд бий болгож чадна шүү дээ. Баярлалаа. Өстой бахархал шүү дээ. Түрүүн та багаар ажиллах талаар цогц дурдсан. Та өөрөө энэ том байгууллагыг удирдах байгаа, энэ том алсын хараатай. Тэгсэн мөртлөө та өөрөө менежерийн ажил хийгээд байх юм тий. Менежер гэдэг нь өөрөө стратегийн алсын хараатай бодлоготой. Давхар ингээд энэ хоёр энэ ажлын нюансан дээр та өөрийгөө яаж зохицуулж Тэгээ ерөн бол альва манай бизнесийн онцлог бол энэ технологи, инновац суурилгдсан бизнес. Тийм учраас үйлдвэрийн удирдлагын баг энэ одоо бизнесээ манлайлахын тулд өөрийгөө өөртөө тасралтгүй хөгжүүлж явах хэрэгтэй. Хөгжүүлж олж авсан мэдлэг туршлагаа ажлынхын байран дээр ажилчдаа сургалт явуулж туршилт тохируулгуудыг хийж явах хэрэгтэй. Тийм учраас мэдэж авсан зүйлээ үйлдвэрлэлийн явцад операторчлангаас ахуулаад ажилчин хүмүүстэй ойлгуулж, уншуулж, орчуулж, зарим нь фотогоор үзүүлж, дадлагжуулж ингийн тулд бол хүссэн үсээгүй энэ компанийн хувь заяаг цаашаа илүү их өрсөлдөх чадвартай байлгийг хэм бол өөрсдийнхөө мэдж байгаа, чадж байгаа юмыг ажилчдаа ойлгуул, сургаж, ажлын байрны сургалт, танхимын сургалтуудыг бол зэрэгцүүлж явахад бидний оролцоо бол маш чухал. Тийм учраас бид бол энд бол би бол одоо түүзийн дарга гэж байгаад байхаас илүү эдгэрт илүү багш нь байх, эдгүүсээ илүү мэдлэг чадамжийг дээшлүүлдэг байх, өөрсдийнх нь одоо ажлын байрны наад захын одоо аттестачлуудыг давж гарах ийм чадамжуудыг суулгах нь бидний бүтээгдэхүүний чанар стандарт өрсөлдөх чадварыг сайжруулах үндэс болж байгаа шүү дээ, тэрний тулд одоо өөрсдөө ч гэсэн ховсох чадвартай өнөөдөр дарга хийж чадж байгаа бол маргааш багш хийх чадвартай аль ч ажлынхаа байран дээр аль ч ажилчтай орлоод ажиллах юм чадамжийг өөрсдөө сууж ээж дараа нь тэр ажлын байран дээр шин техник технологи нэвтрүүлэх санаа яагаад энэ ажилчинд бэрхшээл түүртэл учраад байна.
яагаад ажил дээрээ алдаа гаргаад байна гэдгийг тэр болгон ажилчнаас айх биш, тухайн одоо технологийн шийдлүүдээс хайж авах хэрэгтэй. Тэгэх юм бол бид тэрийг одоо механикжуулаад өгөн, автоматжуулаад өгөн, хяналтын системийг сайжруулад өгөхөөр тэр ажлын байран дээр алдаа эндэгдэл багасна. Өшөө нөгөө хүнөө яаралтай чадамж суулгах хэрэгтэй. Тэгэх юм бол одоо өөрийн бүтээгдэхүүний өрсөлдөх чадвар, зах зээл дээр ховсох чадвар, чанарын стандартын үзүүлэлтүүд бол илүү нэмэгдэнэ. Тийм учраас хүн машин хоёртойгоо ажиллахын тулд дараг менежер хоёрыг зэрэг хийх хэрэгтэй. Тэ? Та сая инновац гэж ярьлаа. Энэ жил танай байгууллага та IPO гаргалаа. IPO гэдэг бол компани хөгжлийн нэг том дэвшил. Мэдээж хэрэг бүхэл дэлхийн одоо компаниуд гэр бүлийн компани, найз нөхдийн компаниас олон нийтийн компани болдог. Тийм учраас бид бол компанийнхаа хөгжлийн дэвшлийг Монголын одоо компани төрцмаа одоо энэ технологи суурилагдсан хүнд аж үйлдвэрийн компаниудаас анхдагч болж одоо IPO хийж байгаа нь бол мэдээж хэрэг зөвхөн Монгол базаалтын хөрөнгө оруулагч хамтрагчнаас гадна Монголын одоо хөгжлийг шийдэх юм чадвар өгөх жижиг дунд үйлдвэрлэгчдэр энэ салбарын бизнесүүдээ бас нохон гэрэл асааж өгч байгаа гэж байна. Яг бол Монголын өнөөдрийн жилийн 24-25% хөвтэй банкны зээлээр ямар ч үйлдвэр босч чадахгүйг бол бидний 28 жилийн түүх баталсан. Тэр үтгэл одоо Чингис Хаанд, Самура Бондын 10 жилийн баг хүүтэйч үйлдвэрүүдийн үр дүнд бас цэцгэлж чадахгүй нь харагдаж байна. Тэгэхээр компани бол өөрөө хөгжихийн тулд хувьцаат компани болох ёстой. Энэ маань өөрөө компани засаглал, хөгжлийн конвенц, өөрийнхөө одоо олон зуун хөрөнгө оруулагчдын итгэлийг дааж ажиллах, сэтгэл зүй, тэрний төлөө ажилдаг байх, буцаад тэр олон зуун мянган хөрөнгө оруулагч маань компанийнхаа хөгжлийн төлөө санаа зовдөг, компани бас өөрсдийг нь сурчилдаг менежер, хэрэглэгч, хамтрагч болж байгаа юм тийм. Энэ бол бүхэл одоо бидний өнөөдрийн харах дуртай Alibaba, одоо Microsoft, iPhone бүгд л ингэж хөгжсөн. Тийм учраас компани хөгжил ивэл энэ замыг сонгох ёстой. Тэгээд хөрөнгө оруулагчдаа итгэлийг даах, удирдлагын итгэл сэтгэлтэй багтаа байх ёстой, тийм учраас би бол компанийнхаа хөгжлийг зөв шатандаа цаашаа улам хөгжих юм боломж үлдэж байна гэж харж байгаа. Өнөөдөр манай хувь нийлүүлэгч дотор Японы компани байна, Солонгосын компани байна, Узбекистаны компани байна, хөрөнгө оруулалтын сангууд байна. Тэгээд ирэхээр бид нар зөвхөн одоо гэр бүлийн компаниас олон нийтийн компани болоход энэ том одоо хөрөнгө оруулагч нартайгаа ажиллаж чадах санхүүгийн мэдлэг, чадамжаа улам дайшлуулах хэрэгтэй. Ил тод байдлаа улам сайжруулах ёстой. Тэгээд хөрөнгө оруулагчдын өөжийг сайжруулахын тулд бүтээгдэхүүнийхээ борлуулалтыг ихсгэх хэрэгтэй, зах зээлээ тэлэх хэрэгтэй, тэ? Энэ олон юм чинь буцаад компани дараагийн том зорилт дэвшил болж хувирч байна. Тийм учраас би бол өөрсдийнхөө компанийн хөгжил ирээдүйд бол 100% итгэлтэй байна, тэ? Өнөөдрийн хийж бүтээснээ хараад, цэгнээд, дүгнээд ирээдүйд хийж бүтээх нэг тийм төсөл эсвэл одоо нэг за ингэх юм шүү гэсэн нэг тийм юм хүн болгонд байдаг. Нууц иш бол таны бодлоор та ер нь ирээдүйдээ ер нь бас энэ үйлдвэрээ, энэ хөгжлөлтийнхаа менежментийг ер нь яа гэсэн ямар чиглэл рүү бас эргүүлэх гэсэн бодол байдаг. Тэг бид нар бол мэдээж хэрэг одоо энэ олон жил хөрөнгө оруулалтын базаалт гэсэн технологиудаар суурилагдсан бизнесийн хөгжлийг бий болгоно. Яагаад гэвэл бизнес гэдэг бол зөвхөн мөнгө олохын нэр биш. Альва хийж байгаа юм төгсөх, тэрний одоо бүтээгдэхүүний хувьсгах чадамжийг илүү болгох. Тэгэхээр бид нар бол хуучин бол манай бүтээгдэхүүнийг зөвхөн барилгын дулаалга гэдэг байсан бол бид одоо өнөөдөр бүх эрчим хүчний салбар, дэд үтсийн салбарт нийлүүлж байна. Хөдөө аж ахуйн салбарт манай энэ сая өөрөө чи үүссэн хувийн дотор помидор өгөрцөө тарьж байна. Өнөөдөр Монос хүнс компанитай бид нар хамтраад асар том теплиц дээр нь бид нар туршилтаар хөлөмжин дотор хувийн дотор өгөрцөө помидор тарьж байна. Дараагийн шат бол бид нар одоо базаалтаас хөвөн гаргадаг байсан бол базаалтаас утас гаргана. Утас гаргаж аваад бид нар энэ утсаараа композит буюу шинэ материалын том зах зээл дэлхий дээр бий болж байна. Одоо гарч чаддаг уу тийм ээ? Тийм, цахилгаан машины хаалга үүдийг хийж байна. Одоо энэ манай базаалт утас бол карбон файбрыг оруулж чадах тийм хэмжээний чадамж бүхий бүтээгдэхүүн болж хувирч байна. Тийм учраас бид нар бол туршилтын үйлдвэрлэлээ явуулсан. Одоо бид нар базаалтан утаснаас арматур хийн, турба хийн, тэ? Энэ салхин системд далавчуудыг хийн,
машины хаалга цонхих юм, усан онгоцны их биеийг хийн гэдэг Монгол улс эзэж 70-80 жилийн түүхэндээ дэлхийн аж үйлдвэрийн салбарт оролцож чадаагүй машины салбар, сансар судлал, усан онгоц, хүнд аж үйлдвэр энэ олон салбарт олох боломжийг энэ нэг байгальд байгаа энийг харж чулуу өгч чадж штэ. Тэгээ энэ чулууг бид төгс технологийн хувьд нь 20 гаруй жил тасралтгүй хөгжүүлсний ачаар энэ том зах зээл рүү орох бэлтгэл базаа суйлуулж чадсан. Тэгэхээр бид нар дараагийн 5 жил композит шинэ материалын зах зээл дээр Төв Азида том тоглогч болно. Энэ бол одоо манай компани дараагийн том ирээдүй. Хүчин чадлын хувьд үйлдвэр эргээд энэ 24 цагийн турш эргэж байна. Захиалагч нарын хэрэг байна. Хэрвээ бол Монголын одоо зэрэгцмаа барилгын салбар бол сүүлийн 5 жил бол хөгжиж байна. Хэрвээ бол одоо техник технологи ойлгож байна, хэрэглэгчээ хөндлөж байна. Өнөөдөр барилгыг орон сууцны барилгыг, нийтийн барилгыг, спорт зал, хүүхдийн цэцэрлэг хэрэглэгчдэд галын аюулгүй байх хэрэгтэй. Эрчим хүчний хэмнэлттэй байх хэрэгтэй. Тэр зам манай хөөтийн үйлрэлд бол дулааны алдагдaltaгүй байх хэрэгтэй. Ашиглалтын зардал бага байх хэрэгтэй. Ашиглаж байгаа материалын насжилт удаан байх хэрэгтэй. Тэгээ нөгөө green house гэдэг экологийн цэвэр бүтээгдэхүүн байх хэрэгтэй гэдэг энэ олон одоо шаардлага стандарт руу манай одоо бүтээн байгуулагчид орж байна. Манайд ч гэсэн одоо оюу толгой, Шангрила, Армада, Вествестерн гэдэг том гадны зураг төсөлтөө үндэсний том бүтээн байгуулалтууд хийгдлээ. Эдгээр бүгдээрээ л галын аюулгүй, эрчим хүчний хэмнэлттэй, экологийн цэвэр гэдэг. Тэгээд яах чаргагүй базаалт чулуу хөнгө сонгож байгаа. Тэгээд тийм учраас манай хэрэгцээ, эргэлт бол нэмэгдэж байна, хөгжлөд байгаа. Тэгээ ингээд ирэхээр бидэрт бол өндөр шаардлага тавьж байна. Бид улам бүтээгдэхүүнийхээ орц гарцыг ихсгэж байна. ээлжээ улам нэмэгдүүлж байна. Бүтээгдэхүүнийхээ нэр төлөвийг олшруулж байна. Хэрэглэгчтэй үйлчлэгээгөө урдан хөнгөн шуурхай болохыг хичээж байна. Борлуулалтынхаа цэгүүдийг нэмж байна. Энэ болгон маань бол мэдээж хэрэг энэ компани төлөлттэй их холбоотой. Тэр тусмаар бид нар одоо ажилчдаа нэмэгдүүлж байна. Ажлын ачаал ихсэж байна. Тэгээд цалин хөлсөө нэмж байна. Ажиллах орчныхаа сайжруулалтыг хийж байна. Тэгээд бидний ажил бол нэлээд хариуцлагатай. Яг бол бидний ажлаас Улаанбаатарт өнөөдөр 30 гаруй төсөл манай ажлаас бүх юм графиктай. Өнөөдөр 20 өглөө 100 м3 одоо бүтээгдэхүүн хаан уулд очсон байх ёстой. Энэ тэд ингээ бүгд төлөвлөгдсөн график. Тэдний график тасархад тэнд ажил нуурна. Манай нийлүүлэлт энэ тасархад тэнд ажил саатна. Тийм учраас бол бидний бүтээгдэхүүн зүгээр нэг арилжаа 8 биш. Энэ бол харилцан бие бинийгээ дэмжсэн цаг хугацаатай уралдсан ийм одоо бизнесийн цикл болж байгаа. Тэгэхээр бид нар бол улмал хариуцлагаа сайжруулах, цаг тухайд нь бүх засвар үйлчилгээгээ хийдэг байх, чадварлаг багтай байх гэдэг чинь бол энэ олон төслүүдийг зэрэг одоо бэлтгэл нийлүүлэгчийг зэрэг одоо чанарын өндөр үзүүлэлттэй байхад бол компани хариуцлага бол улам өндөрсөж байна. За тэр хэмжээгээр бид нар одоо менежерүүдтэй үйлдвэрийнхаа удирдлага багт одоо тийм өндөр шаардлага тавьж ажиллаж байна. Мэдээж хэрэг амьдрал баян юм чинь доголдол гарч байна. Доголдлыг бага хугацаанд хурдан шийдэх, хурдан залруулах юм арга хэмжээнүүдийг авч байна. Зарим нэг доголдол хүнээс болдог бол зарим нэг доголдол бол технологийн шинжилэл удснаас болж байна. Тэрийг цаг тахад нь яаралтай хийх хэрэгтэй. Санхүүжилт хөрөнгө оруулалтын хурдан одоо шийдэх хэрэгтэй. Энэ олон ажлууд чинь бүхлээрээ энэ удирдлагын баг, инженери техникийн ажилчид, ажиллах баг, хажууд нь одоо зохион бүтээгч, конструкторын багуудын одоо цаг тухайд нь бүх юмаа мэдэрч хийх ажилтаа бол маш уялдаатай. Энэ чинь бас л хүний бие шиг юм организм альва нэгэн одоо хаа нэг саатал гарахад нөгөө тал заавал доголдол гарч яадаг. Hello Show. Эрхэм томыг өрж байна. Одоо үйлдвэрлэлийн хашааныг орж ирээ та бүхэн ингэ ярьсгаагаа сууж хахад их том объект, том үйлдвэрийн том хөдөлмөр өнчээ өрнжийн. Анх 10-20 жилийн өмнө энд орж ирэхэд энэ хашаа ямар байсан? Та бодвол одоо хүн ярьдаг шүү дээ. Америкийн нэг санхүүч хүн нэг ширээ, нэг сандал, нэг саквояштай цүнхтэйгээ байсан л гэж хэлдэг. Тэгэхэд өнөөдөр тэр Америкийн том банкны эзэн болцсон байж идэг.
Тэгэхээр анхны гараан тийм байсан хүн өнөөдөр тийм байна. Тэгвэл энэ хашаанд орж ирэхэд одоо би бодож байна л да зүгээр хувийн бодол. Нэг ковш, нэг ачаанай тэрэг эсвэл одоо нэг жижиг трактор байсан болов. Эсвэл зүгээр нэг одоо таны бодлоор тэр сайхан түүхийг иргэн санахад бас ерөн бол энэ хашаанд бол 4 залуу 4 хүрцтэй л орж ирсэн. За. Тэ ингээд зэрлэг ургацсан. Тэгээд тэндээс эхэлсэн. Одоо тэр 4 залуугийн 2 нь манад ажиллаж байна. Манай уугаа ажиллаж байна. Би бол их тийм том компани болъё гэж боддгоо. Би бол том компани гэдэг ойлголтоос жоох өөр бодолтой. Би бол мэрэгжлийн компани болъё гэж. Тийм мэрэгжлийн манай компани бол мэрэгжлийн шилэл хийж байгаа ажилдаа өндөр мэрэгсэн өндөр технологийн компани болох зорилттой. Том гэдэг ойлголтыг би одоо мөнгөн дүнгээр нь хэлэх гээд байдаг юм уу? Эсвэл эзэмшиж байгаа хөрөнгөөр нь үнэлэх гээд байдаг юм уу? Эсвэл олон салбарт ажилтгаар нь хэлэх гээд байдаг юм уу? Тэрийг бол би ойлгохгүй. Би бол яг хийж байгаа ажилдаа маш өндөр мэрэгжлийн түвшинд ажиллаж чаддаг. Хийж байгаа бүтээгдэхүүнээ дэлхийд голөгдохгүй хийж чадах ийм л одоо өндөр технологийн мэрэгжлийн компани байхыг зорддог. Тийм учраас бол би бол өөрийнхөө ажилчид, менежерүүдэд манай компани том байх нь гол биш, мэрэгжлийн байх нь гол. Тэ? Ийм зорилт. Тийм учраас бид бол Төв Азад бол өндөр технологи суурилагдсан мэрэгжлийн тэрцмаа базаалтыг бол төгөлдөр хэмжээнд нь хөгжүүлж чадсан тийм мэрэгжлийн компани байна гэж би зорилт тавьж ажилладаг л да. За хоёул зүгээр инженеэр мухагаар ярил л да зүгээр. Нэг юм сонин асуулт. Та хизээ хамгийн мухай амир шатсан бай. Би бол тийм шатсан гэдэг ойлголтыг бол сайн ойлгохгүй байгаа. Ерөн бол бүтлгүүтэл бол зөндөө байж болно. Бүтлгүүтэл хийж байгаа. Тий, бүтлгүүтэл дотроо бүтлгүүтэл олгон дотор амжилт нуугдж байдаг байхгүй юу? Тэрийгээ л олж харах хэрэгтэй. Таны шатсан гэдэг дээр бол яг 8 хийж байгаа хүмүүс шатдгийг. Тэгээ би тэр хэлдэг тэр шатсан дотор ч бас ашигтай мөнгө байгаа. Тэрийг олж харах хэрэгтэй. Тийм учраас бол ерөн амьдралд бол янз бүрийн юм тохиолдно, тий, эрсдлүүд тохиолдно. Тэрийг бид нар одоо үг хэллэгээрээ бүтлгүүтлгийн шатлалтын тэр болгон чинь амжилт штэ. Хэрвээ шатаж үзээгүй бол дараагийн шатлалтад бэлэн биш байна. Шатахгүй байх боломжоо хайна, тий. Тийм учраас альва эрсдэл, альва бүтлгүүтэл бол дараагийн амжилтын дандаа дараагийн шат. Бизнест бол бас л адилхан 8 хийж байгаа хүмүүс өнөөдөр шатахад дараа юун дээр шатснаа л мэдсэн бол дараа тэр ажлыг алдахгүй ш. Тийм учраас бүгдээрээ энэ бол амжилтын нэг шат байхгүй юу. Тэрнээс бол тэрэнд гашуудаж сэтгэлээр унах юм бол өөрөө оочно. Тийм учраас тэрийг амжилт болгож хувиргаж чадах нь л энэ бизнесмен зах зээл дээр ажиллаж байгаа хүний чадамж. Тэрийг л хүн тооцоолох хэрэгтэй. Баярлалаа. Таныг хүмүүс Монгол Базаалтын ариун бол гэдгээр түгээмэл мэднэ. Тэгээд хувийн чанартай асуудалд орё л да яг хуу. Таны хобби, таны сонирхдаг зүйл. За би таныг сайхан гоё бас моринд их орхотой гэж сонссон. Би бол оройн зоог, таны хувцлалт, имиж ер нь яг ямар вэ? Ерөн бол яг хобби бол өргөж ховсч яддаг. Би бол залуу байхдаа хоккей их сонирхдаг гэдэг. Миний хамгийн том одоо амьдралынхаа хамгийн их одоо зарцуулсан цаг бол хоккейд. Би 4-р ангиас 10-р анги төгслөө замчин хүүхдийн лиг тоглож байлаа. Дараа нь оюутан болсон хойно Уралд бол одоо Оросд оюутны лиг тоглож байлаа. Хурж ирээд Айрамд бас би Айрмын хоккей лиг тоглож байсан. Бас тэгэл клуб шайдтайгаа. Тэгээ би бол спортоос бол одоо миний хамгийн том юм бол хоккей спортын майстер, хоккей холбооны. Өнөөдөр би бас манай Монгол сүүлийн 5 жил хоккей хөгжиж байна. Манай одоо Монголын хоккей холбооны дэд ерөнхийлөгч албан тушаалтай. Тэгээд сая манай хоккейчид Азийн 2-р лигийн кубкийн авраг болсон. Сая одоо эрхэм агуу хүн Владислав Тертяк Монголд айлчлаа. Энэ чиглэл одоо бол нэлээд бас одоо сүүлийн үе залуучуудыг одоо энэ өсвөрийн техникчдийн ордон гэдэг шиг бид нар хажуудаа Юнмат гэдэг клуб хөгжүүлдэг. Тийм учраас энэ 10 жилийн хүүхдүүдийг ийм инженерлик сэтгэлгээтэй байх, гараар ажиллах чадвартай байлгахын тулд бид нар хажуудаа ийм хүүхдийн залуу зохион бүтээгчтэй клуб ажиллаулдаг. Энэ бас миний нэг том хобби сонирхол. Бид өнөөдөр 1100 Монгол улсад 10 жилийн сургууль байдаг бол 300-аас сургуулийн ийм Юнмат хөтөлбөрийнхаа технологийн тангимыг гадна дотны
одоо засаг дарааг босод одоо хүмүүстэй хамтраад ингээ 300-аас сургууль технологийн танхимтай болж чадсан. Саяхан бид нар одоо сансар тесттэй хөлөг онгоцны симулятор одоо Карл гэдэг Америкийн одоо бас том инженертэй хамтраад Sony одоо компани тусламжтайгаар ийм симулятор хийсэн. Энэ бол бас миний нэг хобби, том хобби. За бас нэг одоо монгол хүний дуртай юм бол морь. Би бол одоо манай гэр бүлийн хүн бол хинтийн галшрын хөөхөн. Тийм учраас морин дуртай. Улсад бол ганц нэг төрөө айрыг авчээсэн. Тэгтээ бол одоо бас нэг бүр толгой дээр морьтой болъё гэж бүр их улаараад байхгүй сайхан монгол ахуугаа одоо ачтай нэрээ морь унуулж сургах морин дээр байлах нь одоо миний бас нэг том хобби. Тийм учраас бол хөдөө аж ахуй малчин төмөнтэйгээ ойрхон байх бол хаяа ингээд малчаад очоод сайхан давшаа хийлгэж үзээд түүх шуухтаа дагуулад хөдөөний айл ямар байдаг тэр ахуйтай ойрхон байх нь бол энэ одоо морьтой байхын бас нэг ач тус. Энэ бол хүүхдийн хүмүүжил, гэр бүлийн хүмүүжил тэгээд одоо хөдөө нүүдэлчин соёлоо үргэлж хотын соёлтой ойрхон байх бас нэг арга барил гэдэг юм уу те. Иймэрхүү сонирхолтой хүн дээ. Hello show. Эрхэм томыг өргөж байна. Яг энэ хүнтэйгээ хэлэхэд олон залуучууд одоо танаа ажиллаж байгаа залуучууд хүртэл захирчгаа юм мундаг болох юмсан. Одоо битүүхэн тийм бодол тээж явдаг байх л да. Тэгэхээр зэрэг залуучуудаа хандаад таны нэг сайхан сэтгэлийн үг бас байх байх. Би бол одоо залуучуудад бол хамгийн их хэлэх дуртай юм өөрсдөө тасралтгүй хөгжүүлжээ гэдгээ. Мэдлэг бол их амархан хуучирч байна. Өнөөдөр чи дипломаа аваад тэгэл тэр оройноос эхлээ чиний мэдлэг хуучирч эхэлнэ. Тийм учраас өөрийгөө үргэлж хөгжүүлжээ. Өөрчлөгдөх чадамжтай бай. Хувьсан өөрчлөгдөх чадамжтай байх хэрэгтэй. Тийм учраас Google гэж гайхамшигтай ертөнцөөс өөрийгөө тасралтгүй сурч мэдэж хөгжүүлж байх ёстой. Тэгж яах юм бол чи энэ 21-р зууны даяаршлын үеийн иргэн байж чаднаа. Ховшиж өөрчлөгдөж хөгжиж чаддгүй хүн бол үргэлж хоцрогдно. Тийм учраас ямар ч цаг үед өөрийгөө хөгжүүлэх цаг хугацаа өөртөө зарцуулж бай. Тэгжээж л энэ 21-р зуунд аль ч компанид, аль ч одоо нийгэмд, аль ч орчинд гологдохгүй. Тэнд одоо инженер байна уу, компани захирал байна уу, цэвэрлэгч байна уу, сэтгүүлч байна хамаагүй. Хүн өнөөдөр энэ хурдтай хөгжиж байгаа энэ технологийн ертөнцид хоцрохгүй тул өдөрт 1-2 цагийг өөрийнхөө хөгжил заавал зарцуулж. Би одоо 55 үржгээд 7 хоногт доотлол нь 10-аас 15 цагийг заавал өөрийнхөө хөгжил зарцуулна. Жилд би 8 конференц хуралд суудаг. Заавал одоо энэ зах зээлийг дунджаар 4-өөс 5 манай чиглэлийн үзэсгэлэн том одоо хурлуудад бол заавал өөрийн биеэр очиж оролцдог. Жил заавалчгүй өндөр мэрэгжлийн 1-2 одоо эрдэмтэд инженерүүдийг 7-оос 3 сарын хугацаатай үйлдвэр дээр авчирч заавал ажилуулдаг. Ингэж л хөгжин штэ. Тэрнээс биш одоо хашаанаасаа гарахгүй, өөрсдийнхөө нэг фэйсбүүкийн орчноос салахгүй, өдөр тутмын нэг телевизийг үзээд хүн хизээч хөгжихгүй те. Тийм учраас залуучууд бол өөрийнхөө хөгжил дэвшил заавал өдөрт цагаас цаг орчим минутаа гаргажээ те. Тэр одоо эрхэм бидний дуурайхтаастай Жак Ма хэлсэн байдаг ш Алибабагийн хүн бол өдрийн 8 цагт хөгждөг юм аа. Орой ажил тараад унтах хүртлээр юу хийсээс их хамаардаг. Тэгэхээр бол залуучууд орой ажиллаа тараад орой 6 цагаас 10-12 хүртэл тодорхой нэг цагийг өөрийнхөө хөгжил зарцуулах хэрэгтэй. Тэр хүнд одоо тэр хүний чинь чадамж нэмэгдэнэ. Өнөөдөр чадамжийг үнэлдэг систем бий болсон байна. Компаниуд чадвартай ажилчиндаа байр өгч байна, машин өгч байна, сайн цалин өгч байна, гэр бүлээр нь амрааж байна. Энд чинь өөрөө дэлхийн эрд даяарч штэ. Тэгэхээр чадварлаг байна гэдэг бол сайхан амьдрахын хамгийн том ихний боломж тийм учраас энд бол хүн болгон, залуу хүн болгон өөрийгөө үн цэнтэй байлгахын тулд хөгжих ёстой. Танд баярлалаа. Ингээд сайн байна уу захирлаа. Нэвтрүүлэг маань хамгийн анхны ёсчноор Монгол Базальт компани төлөөлөл удирдлагын дарга Ариун болд оролцлоо. Ингээд танаа хамт олонд танд ажлын өндөр хэмжээтэй өссөн герой. Ингээд энэ сайхан бүтээгдэхүүнийг Монголдо төдийгүй дэлхийн тавцан гаргаж байгаа танаа хамт олонд үгүй сайхан хүсье. За баярлалаа. Экотэд захын хамт олонд олон их амжилт хүсье.
Hello Show эрхэм таныг өргөж байна.